Энд шинэ ирээдүй рүү хөтлөх зам байна. Давалгаа мөн салхиар хөтлүүлэх зам. Тэр замын төгсгөл эртний нууцыг хадгалсан үзэгсэлэнд харал байдаг. Эртний чулуу мэд гялтганах Ёсуугийн 365 арга далайг ирээдүйтэй холбох хэл найдварын гүүр болж байна. Солонгос болон дэлхийн арлуудын нэгтгэсэн анхны дэлхийн баяр 2026 Ёсуу дэлхийн арлын үзэгсэлэн 2012 Ёсуу Экспогийн сэтгэл хөдлөлөөс давж Ёсуу дахин нэг удаа дэлхий рүү чиглэсэн сэтгэл доглуулсан аяллаа эхлүүлж байна. Далаа дээрх тод гэрэлтэх арал Ёсууд байгалийн өвөрмөц үзэгсэлэнд болон дэвшилтэд технологитой хосолж олон өнгийн арлуудын сэтгэл татан байдлыг мэдрэх онцгой адал явдлыг бэлэглэнэ. Өдөр тутмын амьдралын алчаалыг тайлах, арлын романтик болон арлаас арлын хооронд дурсамж бүтээх мартагдашгүй мөчүүд. Олон зүүний түүх болон өвөрмөц соёл. Мөн далайн гişиг болох эрүүл хоол хүнс. Ирээдүйд зориулсан хязгааргүй боломжоор дүүрэн арал. Энэхүү арал хүн төрөлхтний ирээдүй байна. Дэлхийн 30 орноос 3 сая хүн цуглан арлуудын үн цэнийг хуваалцаж арлын хөгжлийн шин загварыг санал болгон тогтвортой ирээдүйг хамтдаа мөрөөднө. 2012 Ёсуу Экспогоос 2026 Ёсуу дэлхийн арлын үзэгсэлэн цаашлаад COP33 хүртэл. Жолоноомдоо Ёсуугаас эхлэн арлуудын түүх, өмнөд иргэний түүх эсгээр дамжин Солонгосын хил хязгаарыг давж дэлхий рүү хэлж байна. 2026 оны 9-р сард дэлхий дахиныг гайхшруулах гайхалтай К арал бидэн рүү ирж байна. Арал алай болон ирээдүйд холбоно. 2026 Ёсуу дэлхийн арлын үзэгсэл.